Өчигдөр минь түргээ сайхан мөрчааны үзэгчтэй соёл эрдэм хөтөлбөр эхэлж байна. Өнөөдрийн хөтөлбөрийн онцлог гэвэл Монголын циркийн урлагийн тухай бид нар өнөөдөр хөтөлбөртөө тусгаж үзэгч та бүхэндээ зочны ярилцлагын цаг циркийн тэр гайхамшигчтэй үзүүлбэрийг үзүүлэхээр бэлтгэсэн байна. Хүний оюун бодол, бодол сэтгэлгээ, биеийн хөгжлийн хувьд урлагийн хилээр гаргаж байгаа тэр онцлог өөрөө циркэд оршиж байгаа юм л да. Энэ нийлмэл урлаг нь 1940 оноос хойш Монголд хөрс суурай тавин хөгжиж ирсэн бол өнөөдөр бид энэ циркийн урлаг Монголд хөгжлийн түвшин ямар байгаа юм бэ? Дэлхийдээ харьцуулахад бид хаах нь явна вэ гэдгийг соёл эрдэнэ хөтөлбөрийнхаа өнөөдрийн дугаараар үзэгч та бүхэнд хүргэх юм. Хүн төрлөختөн эртнээс хойш гайхамшиг бүтээж биеийн чадвар, замун түнчлэн уран сэтгэмчийн дээд илэрхийлэл үзүүлэхийг бол зорж ирсэн байдаг. Энэ нь бол түүхэн уран сайхны кинон дээр жүжигүүд дээр харагддаг шүү дээ. Хаад ноёдын ордонд төрөл бүрийн биеийн хилэмжийг илэрхийлсэн ийм үзүүлбэрүүд үзүүлдэг байсан. Энэ явцдаа бол цирк болж хөгжсөн байна. Одоо тэгээд дэлхийн улс орн бүр өөр өөрийн онцлогийг тусгасан тийм циркийн олон төрөл жанраар бол өрсөлдөж байна. Үзэгчдэд тэр талын номеруудыг бол тогтмол хүргэсээр байна л да. Тэгвэл өнөөдөр бид соёл эрдэнэ хөтөлбөрөөрөө дамжуулаад Монголын циркийн урлагийн онцлогуудыг, сороодыг та бүхэнтэйгээ уулзах болно. Чингли чирсэ ачааны машинтай циркирлээ чанга яригчаа дууцорой туусаа хүсэн хүлээлгсэн циркирлээ Сэтсэн хошин аяалагч нь хайр татсаа шидэд уйдэс дэлгэчнэр нүд баясгалсаа урд нугарч огтон гайхал төрүүлсэн уйлах завгийн үзэсгэлэн циркирлээ Зүгдэг бүжин наадсан бүгдийн хайртай циркирлээ Борхи тайзаа зигнэж сэрсэн бүгдийн эсэлтэй циркирлээ Циркирлээ Сэтсэн хошин аяалагч нь хайр татсаа шидэд уйдэс дэлгэчнэр нүд баясгалсаа урд нугарч огтон гайхал төрүүлсэн уйлах завгийн үзэсгэлэн циркирлээ Үзэгчтэй Монголын цирк 1940 оноос эхлэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 85 жилийн түүхийг бичлэлсэн байна. Тэгвэл энэ түүхийн тэргуун өвнөнд яригдах хэвээр хүн бол яах аргагүй ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар Нарав Самбогоо байлээ. Тэгэхээр өнөөдрийн эхний зочноор бид Нарав Самбогоог студидтэй урьсан байна. За танд энэ үдшийн минь төргий. Таныг бас студидтэй урьж бид нэр энэ Монголын циркийн хөгжлийн талаар тулгамж байгаа асуудлын талаар ярилцах гэж байгаа дах баяртай байна. Ярианыхаа эхэнд мэдээж та энэ циркийн алтан менежмент орж байсан тэр цаг мөч хамтран уран бүтээлээ хүргэж байсан тэр хүмүүсийн тухай дурсахгүй юу? За одоогоос 77 жилийн өмнө юм уу да. Би циркийн менежмент анхаарч ирсэн. Намайг ороход циркид миний багш төрийн соёл хот ардын жүжигчин Цэндэ Шөгш маань агаарын бамбукны номер анчин шоу акробат 2 гээд номер тоглож исэн. Тэр агаарын бамбукны номер одоо өнөө үеийн хүртэл жүжигчид уламжлагдаад тоглогдож байгаа. Сайн бүтээл үе дамжаад уламжлагдаад явдаг гэдгийг нотлогоо. Монголын жүжигчин Монгол гэдэг нэрийг гадаад орнуудад дурсаж чадсан Нарав Самбог саяхан ардын үхлийн зэрлэгээр бүгд наримдах монголоор дуусан галын жүжигчин сургалттай. Тэгэхээр 1966 онд та цэцгэн дээр хэрвээхээ үзүүлбэрээрээ гавьяа тавьж исэн. Тэгэхээр тэр тухайн цаг үедээ энэ бол маш шинэлэг зүйл байсан. Тэгэхэд ард түмэн түүнийг хүлээж авах хандлага ч гэсэндээ нүдэн сэрсэн сэтгэл нь баясч
тэгж хүлээж авч илаа л да. Гэтэл өнөөдөр Монголын нийгэмд циркийн урлаг дотооддоо биш гадагшаад чиглэсэн уран бүтээлчид давмгаалаад байна шүү дээ. Гэтэл үүнийг энэ Монгол эх орондоо төвлөрүүлэх, Монголын үзэгчдийг бэлтгэхэд бид одоо яг юун дээр алдчихсан болоод өнөөдрийн энэ цаг хугацааг туулаад явж байгаа юм. Бид цаашдаа юу нь яг яах ёстой юм бэ? Та үүн дээр ямар бодолтой байна? Яа, миний анхны номер бол цэцгэн дээр хэрвээ хийгээд 59 оны 12 сарын 31-нд тоглосон номер байгаа. За энийг бол би бодоогүй. Би гүйцэтгэгч юм тийм. Миний багшийн бодсон бүтээл. Энэ бүтээлээр төрийн сойрхол авсан манай багш бид. 66 онд би бол гавьяач жүжигчин болсон л доо. Гэтэ тэр бол намайг бүтээл хийлээ гэж өгөөгүй. Цааш нь бүтээл хийх гэж өгсөн байхгүй юу. За одоо яагаад циркийн байдалд орчвоо гэвэл циркийн жүжигчид циркийн сургууль төгсчөөд ард түмэндээ үлдчих чадахгүй. Яагаад гэвэл өнөө тоглох байр байхгүй. Одоо консерваторийн тэнд циркийн сургуулийн циркийн анги байгаа л да. Циркийн анги тэндээс бол одоо циркийн яг хөө 4 жанраар бэлтгэсэн жүжигчид төрж байна. Тэгээ эднүүд бол тоглох байргүй болохоор өнөөдөр төгсөөл гадаат гарч байна. Цалин байхгүй тийм. Тоглох байр байхгүй. Тэр гарсан жүжигч амьдрах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр циркийн жүжигчдийг мэдэх ард хөдөөний ард түмэн байхгүй. Хөдөөнийхөө одоо хотын хүмүүс мэдхгүй. Өнөөдөр цирк яг дан номерууд бол явж байна тийм ээ. Циркийн одоо бодлого байхгүй. Нөгөө уран сангийн бодлого байхгүй болохоор зэрэг чинь. Хэн дуртай нь хаана мөнгө олж болох номеруудыг бэлдэж хийж штеп. Түүнээс биш одоо циркийн урлагийг Монголын циркийн урлагийг цааш нь хөгжүүлье гэсэн бодлогоор бол бэлтгэж байгаа номер бол байхгүй. За ингээд ярилцлагаа төгсгөлд бид нэр бас X Rose гэдэг энэ уран угралтын авьяаслагын октийн одоо үзүүлбэрийг бас үзэгчтэй хүргэх гэж байна. Тэгэхээр ер нь уран угралтаар Монгол улс циркийн урлаг дэлхийд одоо гаргасан шүү дээ. Энэ яг номерын уртал та бас нэг тодтогч нэг зүйлийг бас дурдж өгөөч. Инх цэцэг бот 2 80-аад онд Гаван хотноос олон улсын циркийн тэмцээнд найрамд циркийн тоглолтод явлаа. Очсон чинь олон улсын циркийн тэмцээн гэсэн. Гэтэл би олон улсын шүүгч болсон. Нэлээд сайдын яамнаас шүүгчээр орсон. Монголын талаас шүүгчээр. Тэгээд тэрэнд инх цэцэг маань ороод алтан медаль авсан. Гран при дээр бид Оростой өрсөлдсөн л дөө. Тэгээд бүр шүүгчд маргаад байна. Соёл номероос жүжигчнээс хүч арах уу, олуулаа тоглос номероос хүч арах уу гэдэг дээр маргалдаж Оросын шүүгчнэрдээ илээд Орос гран приг нь оц Монгол атавч ирсэн байхгүй. Тэгээд тэнд би шүүгчээр орсон учраас олон улсын шүүгч нартай танилцсан. Тэргээр Монте-Карлогийн яадаг Эдвард Мореллотой танилцсан, Тим Холлстой танилцсан. Тэгээд одоо Францын циркийн тэр сүрийн циркчдийн тэмцээн зохион байгуулдаг эзэттэй танилцсан. Ингээд ер нь одоо Монголоос гадна дэлхийн циркчдийн тэмцээн болдгийм байна гэдгийг нагаад тэр циркийн урилгыг авч Монголд ирсэн. Тэрнээс хойш Монголын циркийн уран угралтын одоо салхийг хагаад өөрийнхөө галын шүтэн номероор Монте-Карлоос мөнгө авсан. Манай багш Монте-Карлоос Парис Монте-Карлоос алт авсан. Манай эгчдүү хоёрын Энчим Эрдэнэ туяа хай мөнгөн алиалагчийг анх авч ирсэн шүү дээ. Тэгэхээр Монголын үеийн уран уграачид авсан. За сүүлийн 2 тэмцээнд орсон. Сая 86 оны тэмцээнээс одоо 4 багшийн одоо номер инх цэцэг, миний Янжин били Эрдэнэ цэцэг одоо Эрдэнэ чимэг бид хэд одоо нийлж нэг номер хийсэн 14 хүнээр тэр маань хүрэл медаль авсан. Өмнөх жилд нь энэ манай бодын номер бид бодтой нэг багшийн номер. Циркийн анхны нуграа Цэндээшин шавнар өнөөдөр уран угралтаар багшлаад бүтээлээ үзүүлээд явж байгаа. Би будтай их баярлалаа. За баярлалаа. Энэ сайхан таны үгээр одоо уран угралтын X Rose хамтлагийн октийн сайхан тоглолтыг одоо бүгдээ хамтдаа талд үзье.
X-Rose хамтлагийн авьяаслаг нураачдаа баярлалаа. Дөнгөж саяны үүссэн X-Spider бүтээл бол маш олон тэмцээн уралдаануудаас шагналт байруудыг хүртэж байсан ийм гайхалтай бүтээлийг дөнгөж сая үзлээ. За тухайлах юм бол 2023 оны эмэгтэйчүүдийн цэгэрхэн тэмцээнд Grand Prix 2024 онд Москвад хүрэл айдал цомыг авч ирсэн. Мөн 2025 онд Монте Карлогоос алтан алиалагч цомыг авч ирсэн ийм гайхалтай бүтээл юм. Яа харахгүй монголчууд бидний бас нэг ондоошдог дэлхийд гайхагддаг энэ уран угралтын төрлөөр бид яг одоо ярилцахаар студид дараагийнхаа зочныг урьсан байна. Бидний урилгыг хүлээн авч X-Roses уран угралтын төвийн захирал бод иржээ. За энэ үчийн мэнд хүргэе. За баярлалаа та бүхэнд бас энэ үчийн мэнд хүргье. Ер нь бол олон улсын тэмцээн уралдаанд Монгол одоо энэ циркийн үзүүлбэр бол маш өндөр амжилтыг бол гаргаж байна. Тэрний цаана бол мэдээж та бүхний таны одоо хөдөлмөр зүтгэл байгаа. Ер нь хэдэн оноос эхэлж энэ олон улсын тэмцээн уралдаанд ер нь өрсөлдөж эхэлсэн бэ? 2007 оноос хойш ер нь бол олон улсын тэмцээн уралдаанд оролцоод 2025 он хүртэл тасралтгүй одоо нийт 32 тэмцээнд 44 цомтой болсон байна. Тэгэхээр X-Spider гээд үзүүлбэрийн тухайд хүүхдүүдийг бас нэг талаар нэм технологитой хоршуулж энэ уран угралтын үзүүлбэрийг дэлхийд таниулж чадлаа штэ яг энэ үзүүлбэрээр дамжуулаад. Тий, ер нь бол энэхүү үзүүлбэр маань 2019 онд бол анх гарч ирсэн. Ховербордтой уран угралт нь бол ерөнхийдөө дэлхийд энэ Монголоос бол төрж гарч ирсэн цорын ганц одоо группэрээ хийсэн. Группэрээ хийхдээ хамгийн одоо хүнд финалийн төрөвхнүүд гэж байдаг шүү дээ. Тэр финалийн төрөвхнүүдийг одоо эхлээс төгсгөл хүртэл оруулж өгснөөр энэ бол нэлээд онцлог болж одоо бас шүүгчд болон үзэгчдийг бол хамгийн сайн бас босгож чадсан. Сэтгэлийн хөдөлгөж чадсан. Найруулгын одоо яг нэг гол онцлог нь бол бас юм харахгүй одоо тий неон гэрэл дээр одоо сонин ертөнцийг одоо бусдад бас харуулахыг хичээдэг. Тэгээ тэрэн дээрээс бас түрүүхийн бас өндөр зэрэглэлийг бас харуулахыг бас хичээдэг. Тийм л одоо хүсэл зорилго маань одоо хүртэл ингэ явж байгаа. За бас энэ тавилтаараач бас мөн одоо акробатын одоо залуучуудтай одоо шид ганцны залуучуудтай хүртэл одоо бас хамтарч уран бүтээл хийгээд Аз зэрэглээс мөнгө алтан цомыг бас хүртсэн байдаг. Та өөрөө одоо Монголын эрэгтэй уран уграачдын бас цөөн хүмүүсийн нэг шүү дээ тий. Өөртөө гарын 13-нд байгаа шүү дээ тий баг. Тэгэхээр энэ байдлаас хүүхдүүдэд тавих шаардлага өндөр байдаг уу? Гэхдээ одоо ер нь өндөр байж шаардлага өндөр байж одоо бас хүүхдүүд маань бас чанар чансаатай гарна. Энэ бол яалтчгүй одоо үнэн. Ер нь залуу хүний хувьд Монголын циркийн хөгжил хаана байна вэ? Бид яах ёстой гэж та боддог? Яг үннийг хэлэхэд манай энэ Орос, Монгол, Хятад гэдэг чинь одоо дэлхийд бол яг ноёрхож шүү дээ. Одоо циркийн урлагаар бол 85 жилийн ойтойгоо бид тэр хуучин цирктэйгээ хамтал одоо угтаж золгож байна. Өнөөдөр циркийн урлаг ховчлогдсноос хойш одоо бараг 20 жил тийм ээ. Тэгээд одоо өөрсдөө байргүй мөртлөө байртай юм шиг одоо бас ингээ сайхан циркийн одоо эхний 3-т багтаад ингээ явж байна. Эхний 3-т бол яг цөөхөн 3 жанраар л явж байна. Яг үнэ гэхэд бол уран угралт, шидэх онц, мортны гайхамшиг гэсэн ийм 3 одоо жанраараа л одоо бид Монголын циркээ одоо эхний 3-т барьж явна. А хэрвээ бид одоо орон байртай бас үйл ажиллагаагаа ингээд бас ингээ хэвэн явуулаад ингээд байсан бол магадгүй одоо өшөө бусад олон жанраарч одоо бас тэргүүлээд явах боломж болцоо байх байсан байлгүй. Ер нь бол удахгүй тэр одоо цаг хугацаа тун удахгүй ирэх байхаа гэж одоо манай Монголын циркчд бас найдан хүлээж байгаа. Ах トゥ хоёр зоолоо бас би бас түрүү хэлсэн те. Тэр хойно өөрөө өөрсдөө бас байр бариад одоо циркийн сургуулийн хүүхдүүдийг бас дэмжиж ажиллаж байна. Төр засаг маань одоо харж байгаа байлгүй те л гэж би бодож штэ одоо. Цагаан хүлээлт байна тий. Тэгэхээр яг энэ өөрийнхөө зүрх сэтгэлийг зориулж бэлдсэн хүүхдүүдээ циркийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хүсэн хүлээдэг
тайз болох Монте Карлогийн тайзанд харах тэр агшин ямар байсан? Энэ тухай бас та хуваалцаж. Тий, одоо хамгийн гайхамшигтай одоо мөч байсан л да. Ер нь бол нэг сонин дуулахад бас нөгөө эхний нөгөө шоуны манай хамгийн эхний номер байсан. Нөгөө орой тоглолттой гэжсэн урдлынх нь нэг юу нөгөө генералны програм болдог шүү дээ. Тэгээд манай хүүхдүүд яг нөгөө финалынхаа төрүүкийг ингээд нэг гар дээр эргэж дуусаад нөгөө дээдлийн хүүхд нь уршаад аваад унасан. Тэгээд унахтаа нөгөө доотлынхаа хүүхдтэйгээ унаа. Тэгээд ингээд нэг тэр менежнаас нэг айдас авсан да. Уран уралт гэхээр л одоо хүмүүс бас тийм аюулгүйч гэдэг ч юм уу бас нэг ингээд ширээн дээр нуурдаг бас жоох хэрсэл багтаа гэж боддог багтаа. Энэ чинь бас нөгөө үе мөчөөрөө нуурж байгаа. Дээрээс нь одоо энэ үзүүлбэрт бол бас нэлээд одоо ам ирсэн төрүүкнүүд орсон байдаг. Тэгээд тэрүүгээрээ бол бас энэ тэмцээний одоо маш шинэлэг Монголоос бол шинэ том ондоочлыг бол дэлхийд харуулж чадсан. Энэ их тийм бас тийм онцлогтой номер байснараа миний хувьд одоо бахархалтай байсан. Тиймдээ ч бас одоо үзэгчд болон шүүгчд ингээ босоод алга тарьсанд миний одоо нулимс гарч байсан. Үнэндээ. За баярлалаа, амжилт хүсье танд. За баярлалаа. Үзэгчдээ хөтөлбөрөөр үргэлжлүүлээд бид Алтан манеж циркийн пүрэв жаргал ахлагчтай дээсээр наадагчдын үзүүлбэрийг танд яг одоо төлөвлөх гэж байна.
баярлалаа. Алтан манаж циркийн дээсэр наадагчид, жүжигчдтэй баярлалаа. Хөтөлбөрөөр үргэлжлүүлээд бид дараагийнхаа зочныг студидтэй урьсан байна. За бидний урилгыг авч Америкийн номер 1 циркийн сургууль Circus Juventus-ийн багш, за мөн нарны циркийн болор шоуны нисгэгч Од гэрэл иржээ. Энэ үчимийн төргий. Чимийн төргий. Баярын төргий. Тэгэхээр ер нь энэ циркийн хөгжил гэдэг маань өөрөө ингээд бас тийм эрзоргийн бас төвчээр хатуужлын ийм маш том урлаг болж штэ тий. Ер нь энийг ингээд анх та өөрөө ингээд анхны өөрийг ингээд гаргаж төсөөлж тий. Ингэж явахад юу их хамгийн их нөлөөлж исэн бэ? 2005 оноос хойш үндэсний циркийн шинэ боловч өвчин болж очиод тэгээд шидэх банцны 9 үрлэг хамтлагийн шидэх банцны үүсгэн байгуулагч 5 залуугийн нэг. Тэгээд энэ хүү шидэх банцны үзүүлбэрээр энэ цомыг хүртсэн. Ийм байна. Ямар цом байна энд одоо? Одоо тэгээд бид нэр хамгийн анх 2010 онд энэ мөнгөн цомыг өргөж үзье л та. Энэ хүнд чи ганцаараа таах юм уу? Тийм байна. Нилээ хүн. Хаан улсын Хятад улсад болдог Ухаан гэдэг тэмцээн. Одоо А зэрэглэлийн тэмцээн гэж байгаа. Циркийн урлагта А, Б зэрэглэл гэж байгаа. Тэрний А зэрэглэлийн мөнгөн цомын шагналыг хүртсэн байгаа. Тэгээд 10 он, 12 он гээд ингээд алтан зан, Фигурес тэмцээнээс Греноблос ингээд алтан од. Тэгээд Италийн Б зэрэглэлийн Латина гэдэг тэмцээнээс алтан хүн. Тэгэхээр нарны циркийн болор үзүүлбэрийн анхны Монгол нисгэгч гэж бас тодорхойлж болох уу? Кристал шоу нь болохоор 2017 онд үүссэн нарны циркийн анхны мөсөн дээрх шоу. Бид мөсөн дээр тоглодог. Тэгээд энэ нь болохоор дэлхийн уран гулгалтын аваргууд. Тэгээд уран гулгалтын экстрем талдаа нөгөө конкита акробат иргэдэг. Тийм экстрем үзүүлбэр үзүүлдэг. Анхны мөсний шоу эднэрүүгээр манай Кристал шоу болохоор их онцлог. Тэрэнд 2018 онд би Монголоос акробатын нисгэгч төрлөөр хамгийн анх хилд авч тэр сайхан агуу нарны циркэд одоо нисгэгч төрлөөр ингэж түүх бүтээж өгсөн ийм залуу байна. Циркийн урлаг таныг ер нь яаж өөрчилсөн бэ? Их тууштай, ах захтай, тэгээд төвчээр хатцуучлалтай. Тийм болгосон баг та. Америкийн нэгдсэн улсын номер 1 гэгдэх энэ сургуульд багшаар ажиллаж штэ. Магадгүй нөгөө монголчуудын сэтгэлгээ, гадны орны өөр бусад орны хүмүүсийн сэтгэлгээ болвол ондоо хэдийч тэдэнд багшлагын бас нэг давуу тал гэдэг юм уу? Тэднээс авах гэхийн ухаанаар ханддаг тийм зүйл байна уу? За байгаа. За энэ сургуульд болохоор нийт 37 багш байна. 325 анги төрөл жанр зааж байна. Нэг агарын номер гэхлээр яах нь дотроо задрах нь биш үү? 50-аас 60 төрөл болж нэг агарын номер тэгж задарч байна. Акробат гэхлээр одоо 15-аас 20 төрөл жанр задрах жишээ нь. Ингээд циркийн яг үндсэн тэр сургуулийн циркийн урлагч бол манайх 5 жанр гэж ярьдаг. Тэд нэр 7-оос 8 жанр гэж ярьдсан байлээ. Тэгээд 7-оос 8 төрөл нь 300-аад төрөл болоод нарийчуулаад энэ дотор чинь жүжиглэн, бүжиглэн тийм ээ бүх төрөл нь ороод ингэж задарч байна. За тэгээд 37 багш гэдээ дурдсан тийм 37 багшд болохоор тэр том одоо чи Америкийн нэгдсэн улс чинь 350 сая хүн амтай. Манай Монгол чинь 3 сая хүн амтай, 3 сая гарна. За тэгэхээр Америкийн тэр номер 1 циркийн сургуульд Монголоос 4 багш багшилж байна. Бодтой ямар ур чадвартай. Энэ цирк нь болохоор Циркүдүү солио гэдээ би ажилласан шоунд боловсон хүчин жүжигчдийг бэлддэг. Тэгэхээр энд Монголоос 4 багш. Манай алдаргүй огт чимгээ соёлын төрөмний ажилтны багш маань байгаа. Тэр багш болохоор энэ цирк үүсээд 30 гаруй жил болж явах тэр багш 27-8 жил тэнд ажилласан байна. Тийм их туршлагатай. Та яг юугийн дагнаж одоо зааж байна? За би гэр бүлэрээ тэнд байдаг, амьдардаг. Манай эхнэр циркийн бас жүжигчин. Соёлын төрөмний ажилтны Лам Эрдэнэ гэдэг
Тэгээд манай эхнэр болохоор агаар, нугаралт, агаар гимнастик. Би болохоор нөгөө акробат, нисгэгч төрлөөрөө тий. Тэгээд трамплин гэж ярьдаг да. Тэгээд track tumbling жонглоор, diablo гэдэг ингээд нэг дамар эргүүлээд байдаг да олцтой. Гэх мэтчлэн их олон төрлүүдэд заадаг. Яг багшилж байгаа хүний хувьд нөгөө хүүхдүүдийн өгөгдөл тал дээр, юмыг хүлээж авах тал дээр бас нэг юм ялгаа заагтай зүйл харагдсан уу? Бага. За ингэж ярьдаг шүү дээ. Монголын цирк бол зэвсэггүй болохоос цэрэгчлэлт гэдэг. Яг энэ нэг жоохон бахтаа сонсч өссөн. Бид нар бол амар суухгүй шүү дээ. Хий бол хий, тэд хийх бол хий. Чадахгүйсэн чи тий чадахгүй байсан чи уйлал нусаа татаад ингээл тий тоогоо гүйцэх гээл их олон нулимстай шүд зуусан тийм жилүүд өнгөрсөн байгаа шүү дээ орсон чинь. Тэгээ Америкийн циркийн онцлог нь бол тэр өнөөдөр чи хүсэхгүй бол амраа суучих. Тэ хүүхдүүдийг циркийн урлагаар хөгжүүлэх тийм ээ. Тэр сонголтыг л өгдөг. Тэрнээс яд мэрэгшүүлэх биш. Өөрсдөө мэдсэн сурсан зүйлийг зааж, сургаж Монгол улсынхаа бас нэр хүндийг өндөр дүргэж явуулж байгаа та бүхнээрээс барахж байна. Урилга хүлээж авч манай студид саацсанд их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ бид соёлын тэргүүний ажилтан од гэрэлтэй ярилцлаа. Хөтөлбөрөө үргэлжлүүлээд мөн яг энэ сэдвийн дагуу буюу Монголын циркчид гадны зах зээлд хэрхэн яаж үнэлэгдэж байна вэ гэдэг энэ сэдвийн дор бид урлагийн гаяа цэцгэлтэн Хатанбаатартай ярилцах болно. Намайг нэг өстө барамт идэх чамраа. Өстө барамт. Тэмээ юу? Тэмээ бишээ. Тэмээг би мэдгүй юм бэ. Тэмээ чи дээгүүрийн долгиотой байдаг байхгүй юу? Тэгээ ямар амт гэж юм дэлжихтэй юм хамартай эндээ юм голгор сүлтэй. Эндээ юм голгор сүлтэй юу? Тэгвэл муур. Монголын бас нэгэн нандин урлаг, бас хайрлууштай, бас ууган урлагийн байгууллагын нэг циркийн урлаг гэдэг бол мэдээж түрүү нийгмийн үед ч тэр Монголын их орныг ямар хэмжээнд сурталчилж байсан бэ гэдэг энэ байдал агуулга яг өнөөгийн цаг үед дэлхийд яаж циркийн урлаг, Монголын циркийн урлаг дэлхийн циркийн тавцан дээр ямар хэмжээнд явагдаж байна гэдэг бүгд энэ 85 жил хөгжсөн хөгжлийн одоо амьд гэрч гэдэг юм энэ бүх юмний гэрч болж энэ циркийн урлагийн өнөөдрийн байдал. Монголын циркийн урлаг гэдээ ярихад 1941 оноос эхлэлтэй байгаа бол орчин цагийн энэ циркийн урлаг дэлхийд гарсан, дэлхийд үнэлэгдэх болсон тэр цаг хугацаа яг хэдийн үеэс эхэлтэй байдаг. Тэгэхээр 41 онд үсээд ерөөсө 40 оны тэр анхдагч нар Орсын улс руугаа Бурятын хөрш рүүгээ ингээд анхныхаа тоглолтуудыг хийгээд энэ гадаа зах зээл рүү гарч байгаа шат шүү дээ. Ингээд яваад ирсэн байгаа. Мэдээж тэр түүнээс хойш тэр 60 70 80-аад онд социалист орнуудынхаа хэмжээнд ажил тоглодог. Монголоос урдчилдаг. Тэр үеийн циркчид 90 он гарснаас хойш эн чин дараагийн улсууд руу 2 3 дахь улсууд руу Америк төв рүү, Европ төв рүү монголчууд сурталчилж гисэн. Тэнд бид хаалттай байсан цаг үеийг нээлттэй цагуудаар тэр холын улсууд Монголыг их сонирхолсон. Тэр монголчуудын тэр өөрмөц байдал, тэр жижигвтер биенээс ямар их хүч гарч байна. Тэр өөрсдийн тэр өөрийн мал аж ахуйгаа яаж циркэд оруулж ирсэн байна. Энэ чинь 5 уршин малаараа бид цирк тоглолцдог улсууд шүү дээ. Энэгээр бас бидний онцлог. Энэгээр Монгол циркийн онцлог. Сарлага хүртэл оруулж ирээд тоглолцдог. Тэмээгээ хүрт сургаж байна. Тэмээтэйгээ акробат гэдэг. Ер нь Монгол циркийн их том үзүүлбэрүүд нэг бол чиний одоо хэлдэг шиг тэмээтэй акробат гэж мундаг үзүүлбэр. Энэ тэр 90-ад оноос хойш Европыг одоо Европын улсуудад тоглож монголчуудыг нэлээд амжилтанд авэцсан юм байдаг. Тэгээд ч тэр үед 90-ад онд яг нэрэндээ ярих юм бол хамгийн их доллартай байгууллага улсын цирк байсан шүү дээ. Монголын одоо циркчид гадна одоо хүмүүс гадны сургуулиудад те үнэлэгдэж чадж байна. Юугаараа давуу байна вэ бид? Одоо энэ өвлөмжлөгдөж ирсэн Монгол циркчдийн сургалт Европын, Америкийн орнуудын тэр сургалтанд таалагдаж монголчуудын монгол багшийн сургалтаар циркийн шавнырыг бэлтгэе гэсэн ийм компаниуд циркүүд бий болсон байгаа. Америкт одоо 4-5 студ байна монгол багшийн.
Швейцарт Амра гэж багшийн бас сургууль ажиллаж байна. Монгол багшаар сургуульч нээждэг. Зөвхөн студ цөөхөн үеийн хүүхдэд ажилладаг бас тэр Швейцар шведэд багш нар бүтэн сургууль нээж ажиллуулж байна. Тэгэхээр энэ циркийн урлаг энэ нийгэмд энэ үзэгчдэд ямар хэрэлт хэрэгцээтэй юм бэ? Энэ циркийн урлаг үзэгчдэд энэгээр юу хэлдэг юм бэ? Юу ухааруулдаг юм бэ? Юу хүнээс ямар их гайхамшиг гардгийг циркийн урлаг харуулдаг юм бэ гэдгийг бодит жишээл харуулдаг байгаа юм шүү дээ. Циркийн урлагийн бас нэг чухал төрөл бол энэ алиалах төрөл байна те. За хуучин цагийг дурсах юм бол үе үеэр одоо алдартай лицей яваа, мөн түнчлэн бат цөх гэл ингээл урсан ингээ явж штэ те. Тэгэхээр энэ урлаг та бас өөрөө энэ төрөлд олон сайхан үзэхэд баясгаж ирсэн. Одоо ч зэн дэлгэцэд мөнхрөөд үлдсэн байна. Тэ. Тэр энэ тухай та бидэнд тэр санал бодлоо олцож. Тэ. Алиаллыг мэрэгжлийн хэлээр хэвсэн дээр тоглох зэрэг хэлнэ. Яадгүй гэхээр театр бол хөшгөний цаанд тайзан байдаг. Цирк бол тайзны цаанд хөшгөн байдаг. Тэгэхээр тайзан дээр аливаа нэгэн үзэгдэл солигдохын тулд алиалагч үзэгчдтэй баясад үзэгчдийг зугаад сууд цэнгүүлдэг ийм зориултыг. Тэр гэхдээ үзүүлбэрүүд аливаа нэгэн нийгмийн санаа, хүнд асуудлыг тэгж гаргаж тавьдгаар алиалагч онцлог. Циркийн алиалагч циркийн бүх төрөл дээр ажиллаж чаддгаараа энэ мэрэгжлийн гэдэг хэллэгтэй авцалдаг нийлдэг юм. Монголын цирк хөдөө орон нутгаар их явна. Явхад хэн гэдэг алиалагч ирсэн бэ гэж тэр дээр үеийн үзэгчид тэгж асуудаг байсан байна. Тэр ирсэн гингүүд тэр ирсэн байна үзэсгээ цирк гэдэг. Ингэж нөгөө татдаг үзэгчтэй татдаг. Тийм ард түмэндээ хүртэл хайрлагдаж ирсэн тийм төрөл юм да. За ээжийн тухай дуу сонсоод ч юм уу сайхан зохиол сонсоод эсвэл сайхан дуулж өгөн амархан уяраад ойлгох байх л та. Тий. Болмосч дайсах чихтэй. Хүнийг инээлгэн гэдэг чинь маш хэцүү үстэй. Хэцүү. Өөр 2000 хүн суудаг гэж бодъё дунджаар. Тэгэхээр тэнд өөр айлгэрийн өөр хүүхдийн аав ээж, өөр аав ээжийн хүүхдүүд бүгд өөрийнхөө гэрээс цуглаад ирж байгаа л тэрийг бүгдийг нэг болгоод инээлгэж чадна гэдэг. Сэтгэл одоо ханамж, баясал цэнгэл өгнө гэдэг хүнд ажиллаа. Хүүхдийн хүмүүжлэлд хамгийн ойрхон тэр тусмаа гэр бүлийн хүмүүжлэлд циркийн урлаг хамгийн ойрхон. Тэр гэр бүлийг нэгтгэдэг. Тэр гэр бүлийг халуун дулаан уур амьсгалд ойрхон болгодог. Яг тэгвэл нөгөө нас ялгадаггүй урлаг болохоор хүүхэд үзээд ойлгодог, таашаал авдаг, аав ээж эмээ өвөө бүгд үзээд таашаал авдаг. Тийм ойлгомжтой урлаг. Үзэгчид үзээд ямар хүнд юм бэ гэдг нь биширнэ. Ямар инээдтэй юм бэ гэдгээр баясна. Тийм ээ. Энэ яагаад ингэ илбдээд эмэгтэй хүнийг эрэгтэй болгоцгоо гэдгээр гайхал төрнө. Тэгэхээр хүн болгон тэгээд гэртээ хараад энийгээ задлаад ярьдаг гэрвэл. Уцаа үзэхээсээ түрүүнд өтгөн яасан бэ тэр илбчин ээжээ эмээ өвөө аава. Яагаад тэр хүн ингэ алга болцсон бэ гэж ярих яриа. Тэр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх хамгийн энгийн жишээ энэ циркийн урлагаас л үлдэн үзэгчдэд. Киног бол найзаараа үзчихэн, дуурийг бол магадгүй хайртай хүнтэй гэж юм те. Тэр ганц одоо ялгарх бас нэг том давуу тал бол гэр бүлэрээ хамтдаа сууж байгаа. Нас ялгах. Яг таны ярьж байгаа. Бүгдэд ойлгомжтой. Очоод тэрийг ярьж хөөрдөг те. Гайхдаг, биширдэг. Өвөө үзээд тэр мундаг акробат ч олон эргээд бууж явах. Үдсэн өвөө шүтчихэл та. Өөрөө хийдэг. Өвөө бол ачтай бол баатар штэ. Ачид ч гэсэн тэр тав эргээд бууж байгаа юм. Гахалтай санагдана. Бүхэн нас ялахгүй хүний нүдэн дээр ойлгомжтой байдаг урлаг шүү дээ. За ингээд урилга хүлээн авч бас энэ циркийн хөгжил ялангуяа гадны зах зээлд хэрхэн яаж үнэлэгдэж байгаа мөн цирк үзснээр циркийн менежийг бид зорьсноор хүүхдийнхээ бодол сэтгэлгээнд ямар хүмүүжлийн өөр орон зайг бий болгож өгөх тухай үнэтэй мэдээллийг зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Баярлалаа.
Үзэгчтэй хөтөлбөрөөр үргэлжлүүлээд бид Золо Брос циркийн Тэнгэрийн хамтлагийн ахлагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Баттуугрын жонглорын үзүүлбэрийг танд хүргэх гэж байна. Tocando los cueros, tocando los bongos me rompo los dedos, tocando los cueros, tocando los cueros, tocando los bongos me rompo los dedos, y con esta bomba y con esta garra, ya aquí lo que falta es de la guitarra. Toma que toma, dale que dale. Chiquitán, 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 За үзэгчтэй дөнгөж сая жонглорын үзүүлбэр үзүүлсэн Золо Брос циркийн Тэнгэрийн хамтлагийн ахлагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баттуугар болоод түүний гэргий шидэх банзны нисгэгч Бэлгүүнар студид ирсэн байна. За өчигдөр минь хүргэе. За өчигдөр минь. Залуу хүмүүс юм чинь хизээ ер нь яагаад энэ циркийн урлагт дурлаж циркийн юу нийлэх та бүхний татсан бэ? За миний хувьд болохоор 6 наснаас ахуулаад уран нугалтын дамжаанд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Балтгийн чимэг инхцэцэг гэдэг хоёр багш дээр очиж дамжаанд суужсан байгаа. Би Дархуул аймгийн Шогод ардын циркийн яг уугуул жүжигчин байгаа. Тэгээд манай хоёр багшийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр Баццэг гэдэг. Тэгээд тэр хоёрынхаа удирдлагын би 20 гаруй жил уран бүтээлээ хариулж аваад тэгээд одоогоор бол бид ажиллаж байгаа сүүлийн 4 жил Золо Брос компани юу үндсэн жүжигчнгүүдээр ажиллаж байгаа. Тэгэхээр бэлгүүний хувьд анх уран нухралтаар энэ циркийн орон зайд орж ирж өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлэхийн тулд хичээж байсан бол сүүлийн жилүүдэд энэ шидэх банзны үзүүлбэрийн нисгэгч гэдэг энэ орон зайг бас хүчтөрөө орж ирлээ гэж таас түрүүнд дурдж ирсэн шүү дээ. Айх тэр нэртэй юм тий. Миний хувьд бол ямар ч тач уран нугралтай бол маш гоё гоо зүй уян хатан байдаг. Тэгээ маш төсвөр төвчээр хатууж бол уян байхыг шаарддаг бол шидэх банзны нисгэгч хаах нь өөрөө эсрэгээр чанга хатуу Тэ маш их хариуцлагыг үүрсэн. Энэ маш их тэр чухал мэрэгжил. Тэгээ миний хувьд яг циркийн урлагта дуртай болохоор бас нэг өөр нэгэн зүйл рүү бас хүч сариад үзье гэсэн зэрэгтэй алхам маань болсон. Зөрөгтэй болоод нисгэгчийг сонгодог юм уу? Эсвэл бол магадгүй өөр ямар нэгэн шалгуур тавьд юм уу? Тэр чинь баг ингэ хэдэн метр дүүлээд идэв. 10 метр баг ингэ шидэгч байгаа. Хэдэн метр шидэгдэг юм бид ч одоо. Тий. Миний хувьд ер нь бол цирк бол өөрөө ихтгэл.
Нэгт зоригтой, хоёрт бусад хамтран хийж байгаа залуусдаа уран бүтээлчтэй маш их итгэж байгаа үндсэн дээр би ямар ч айдасгүй, асуудалгүй ингээд хийж зоригтойгоор одоо нүүзэгчд нүүр бардан хүргэдэг. Харагдаж байна. Үнэхээр нэмсгэл гал бадарчин та хоёроос. За энэ ширээн дээр байгаа энэ цомуудын тухайд. За Төрөв Тэнгэрийн хамтлаг маань болохоор одоо үүсгэн байгууллагад жил болж байгаа Зоолоборс циркийн 3 дахь хамтлаг. За энэ цомын тухайд ярих юм бол 2012 онд Зоолоборс цирк 9 өрлөг гэдэг анхны номер 1 одоо юугаараа хамтлагаараа алтан энэ цомыг бичижсэн. За 2024 онд Зоолоборс цирк 9 өрлөг хамтлаг Акробат Академи New Generation буюу залуу үеийн энэ хөрөл цомыг авчирч ирсэн. За 2025 оны Испани улсад болсон Жорано хотно болдог олон улсын циркчдийн наадмаас энэ мөнгөн цомыг Төрөв Тэнгэрийн хамтлаг нь авчираад энэ 3 цомыг Испани улсаас авчирсан ийм цар ганц улс болж байгаа юм. Монголын циркэд энэ 3-ыг хослуулна гэдэг бол бас яхаарахгүй үнцэнтэй орон зай бүтээж чадсан байна. Яг ярилцлагын урталд үзүүлсэн үзүүлбэр хэдэн мянган удаа л одоо хийсэн билгдэг тийм. Жонглоор үзүүлбэр нь бол өдөр тутам бэлтгэлтэй байх хэрэгтэй. Би чинь одоогоор хичээлээд бараг 13-4 жил болж байна да. Жонглорынхаа үзүүлбэрээр хичээлээд. Бөмбөлөг байх юм байна. Бас өөр юу байна жонглорын үзүүлбэр? Койлц байна, бөмбөлөг байна. Тэ? Одоо Диаболо байна. Яг хэдэн ширхэг байдаг ингээ хамгийн дээдл нь. Одоо өөрийн чи дээд амжилт гэдэг юм уу? Миний дээд амжилт нэг хүмүүс 7 койлц хийж байгаа. Шид панцны үзүүлбэрээр гэх юм бол миний хамгийн дээд амжилт бол сандал руу 3 удаа сайлт эргээ суух 2 м 50-тай сандал руу. Энэ нь бол угсаа дээд рекорд мөн Гиннесийн одоо рекорд гэж явдаг байгаа. Тэгэхээр нийлмэл урлагийг бүрдүүлж байгаа нэг итс нь болж байгаа гэхлээр нөгөө хамт олон нэгэндээ итгэх, нэгнийгээ мэдрэх, бүр гарцыг нь хараад энэ хүн айдастай байна уу, сандралтай байна уу, түгшилтэй байна уу гэдгийг нь хүртэл уншиж чаддаг болж иж тэр баг хамт олон амжилтанд хүрнэ шүү дээ. Энэ тал дээр яг тийм. Яагаад гэхээр бид нэр бие биендээ итгэж тэр агаар дээр 4 5 тэ 3 эргэх чинь ямар ч хамгаалтын бүсгүйгээр эргэж байгаа. Цирк чинь бидний нэг онцлог нь бол яг эрсэлтэнтэй хаадаг ингээ шилэн үзэн хаардаг явж идэг. Бид нэр бүх зүйлийг төгс 100% хийх хэрэгтэй. Алга ташлалтанд ороо номероо үзүүлчээ засах. Үнэхээр өөр хэлэн сайхан байдаг. Нэг удаагийн одоо бэлтгэлийн үргэлжлэх хугацаа гэдэг юм уу те. Тэр ямар байдаг? Ямар бэлтгэлийг голтуулбэр хийдэг үү та хоёрын? 5 минутын үзүүлбэрийг үзүүлэхийн тулд магадгүй тэрний ард хамгийн багадаа 5 жил, 2 жил. Миний хувьд бол 16 жил, 17 жилийг өдөр тутмын 5 цагийн бэлтгэлийг нэг 5 минутын үзүүлбэр үзүүлэхэд зарцуулсан байна. За. Баярлалаа. Ингээд урилга хүлээ авч магадгүй энэ Монголын цирк дэлхийд гарч байгаа яг энэ цаг хугацаанд бас төлөөлөөд гэр бүлээрээ хурж ирсэнд баярлалаа. Хоёр амжилт хүсье. За маш баярлалаа. Хөтөлбөртөө би дараагийнхаа зочдыг урьсан байна. Бидний урилгыг хүлээн авч урлагийн гавьяат зүтгэлтэн шин цирк төвийн захирал Зоригт болон Монгол Улсын консерваторийн циркийн техникийн эрхлэгч, найруулагч Гэрэлбаатар нар иржээ. Энэ үчимийн төргий. Үчимэнд. За, их баярлалаа. Өнөөдөр бид нэр Монголын циркийн урлагийг онцолдог нь бас энэ циркийн урлагийн төлөө оюунаж хилээж байгаа олон сайхан уран бүтээлчдийнхээ дуу хоолойг бас нэвтрүүлгээрээ дамжуулж хөрөхийг хүсэж байгаа маа. Тэгэхээр өнөөдөр Монголын циркийн хөгжил хаана вэ? Ингээд тоолол бас баггүй цаг хугацаа. Дэлхийн циркийн хувьд гэх юм бол манайхад хайцангуй бас залууд нь ордог. Гэвч их оройтож дайрж ширүүхэн дайрсан те оройтсон ч гэсэн тэгээд энэ 85 жилийн хугацаанд бүхий л одоо энэ хамтлаг продакшн тийм ээ циркүүд 178 тэмцээн уралдаанд оролцсон байна. AB зэрэглэлийн. Тэгээд дэлхийд бол одоо их сайхан амжилттай явж л да. Энэ л амжилтыг бид нар юугаар харуулах вэ гэхээр энэ олон фестивал тэмцээнүүдээр оролцож тэнд олон улсын давцан дээр шүүгч нарт харуулж тэрүүгээр одоо баталгаа болж байгаа юм уу та тийм. Гэвч одоо нэг ёсны мэдээ зэрэг зориултын заал байх юм бол энэ ирчээ алдахгүй байх юм. Хойжил болоод 19 жил болоход Монгол цирк
хоёр том юм алдаж байгаа. Хамгийн ихний том алдаж байгаа нь одоо утга санаа хүнд өгөх нөлөөллийг талд бол энэ нөхөр хүүхэд одоо 5 настай хүүхэд Монгол циркт орж ирээ цирк үзээд ингээд хоёр хөлөөрөө явдаг хүн чинь хоёр гараараа яваа тий. Амслан барыг одоо ингээд хүн айдаг болоод тэнд чинь нохоо мөр шиг сургаал эсвэл нэг хүн нэг байжсэн гинт юмны дээш нисээд алгуулцдаг. Тэр хүүхдэд гайхамшиг гэдэг ертөнцийг багаас нь төлөвшүүлж өгдөг. Чин өвлийн үг аав гэж бидний хүүхдүүдийг тий одоо хаанаас ирдгүү гэдэг шиг тэр хүүхдийн ертөнцийг тэр хүний ямар хүмүүс гайхамшиг гэдэг итгүүлж юм хүний хүч чадал гэдгийг багаас нь суулгаж өгдөг тийм өглөө байхгүй гайхамшиг. Энийг бол энэ сүүлийн 19 жил ялангуяа 2-3 үе маань үзэж чадаагүй өнгөрч байгаа байхгүй. Хамгийн нэг том алдаж байгаа нь энэ. Хоёр дахь том нь юу гэхээр 2007 он хүртэл Монгол циркийн урлагт бол анхаарын том үзлүүд бүгд байлаа. Амтны сургалт байлаа. Манайх 60-аад онд Арслан бар сургаж байлаа. Мортны гайхамшиг байлаа. Тимэта акробат байлаа. Одоо элбийн том одоо кафелфил гэдэг шиг тийм үзүүлбэрүүдийг үзүүлдэг байлаа. Том аттракцион үзүүлбэр. Том хөтөлбөрөөр Европын бүх орнууд Швейцар, Герман, Дани одоо тэгээд Америк, England баарн мэддэг хөтөлбөрөөр тоглолдог байлаа. Японд тоглолдог байлаа. Энэ маань хумигдаад бид нар бүрэгч шиг одоо далайд өрнөсдөг тийм хүчтэй байсан бол 2007 оноос хойш бид нар юу гэхээр хумигдаал нэг акробатын эдэн төрлөөрөө уран ууралтаараа тэр үе тэмцээнд очив. Энэ юу гэхээр төр засгийн бодлого алдагдсанаас далайцтай одоо бүрэн бүрэлдэхүүрийг хөгжих одоо элбэн байхгүй боллоо. Ажаалагчд маань төвлө агаарын номерууд байхгүй боллоо. Энэ нэг харамсмаар. Тэгээ яагаад 85 жил хөгжөөд манай залуучууд ингэж дэлхийн тэмцээнд очиод юм аваад яваад байна гэхэл манай боловсон хүчний сургалт маш мундаг фундамент суурь сайтай байсан. Одоо чинь төр засгийн бодлого явуулаад мэрэгжлийн 4-5 найрлагч бэлтлээ. Мэрэгжлийн хамгийн анхны Батман зоригод намайг Москвад төгссөн дараа нь Батманд төгсөж ирсэн. Тэрний дараагаар манай Гэрлбаатар хамгийн сүүлд манай хүн юу гэж өөрийгөө гомдолтгоо гэхээр зоригоо найрлагч би төгсөөд ирсэн би циркгүй найрлагч болчлоо гэдэг. Тэгэхээр энэ юу гэхээр тодорхой хэмжээнд циркийн маань бодлого алдагдсан. Одоо би дотроо боддог ирэх биш төр гэж байгаа юм чинь өнөөдөр ингээд дэлхийд ингэж өөрснөө байна голомтын таслахгүй Монгол цирк гэдгийг харуулад байгаа энэ ирээдүйн залуучуудаа байр савны юм асуудал бодно байгаа. 85 жил боллоо шүү дээ. Одоо хуучин нийгэм цаг үе өнгөрөх тусам эн чинь бас шинчлээд агаад үзэгч хүртлээс өөр болсон байна шүү дээ тий. Үзэгч багдгүй тэр уран бүтээлийг дагуулдаг болсон ийм үед шинчлийг таавах яаж харж байна? Нүл техникцсэн. Одоо жишээлбэл хуучин муу сайхан хөгжмийн тий одоо театр очиж үздэг гэсэн одоо зэрэлтэй гэж үзэхгүй. Өөр ямар нэгэн зорилгоор ч өргөддөг ч юм очиж үзэж байгаа. Нэг урлаг дангаараа байхаа болсон. Дандаа тийм ч холимог тийм ээ. Бүжигн одоо жүжигтэйгээ нэрээс нь техник технологи холж иж одоо хүмүүс одоо хүн хөгжөөд байна шүү дээ. Тэрний дагуу л одоо хятад бол үнэхээр харуулж байна. Нарны цирк харуулж байна. Тэр олон техник технологийн гайхширлыг харуулж байна шүү дээ. Тийм л юм хийх хэрэгтэй. Өнөөдөр чи мэрэгчлээ сайн эзэмшсэн. Мундаг чадвартай 2-3 төрлөөр тоглодог байхад өнөөдөр чи ажилгүй байх гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр сайн нуграаж сайн жүжигчтэй өнөөдөр одоо ингээд Монголд 2-3 сар бэлтэж байгаа л гадагшаа 2-3 мянган долларын салентаа яваал гэж байгаа. Гэхдээ энэ маань юу гэхээр амьдрал нь болж байна, продакшнууд юм хийгээд идэг. Яг Монголын циркийн хөгжилтэй эдгээр ямар үр нөлөө үзүүлэх вэ гэхээр яг тэмцээнд очиж шагналж нэрээ гаргаж байна. Өнөөдөр манай хамгийн сайн багш нар өнөөдөр Америкт аваад явчих шүү дээ. Америкт одоо манай бод ажиллаж байгаа гэрлээ. Одоо сая манай Эрдэнэтийн тэр залуу Миннесотад төлөө 2 хүүхдтэй байлж байна. Японы Токиод уран уграл институт манай Отгой институтын шав Аюми гэдэг охин Токиод нураа гэдэг институт байгууллаа. Лас Вегаст 2-3 институт. Энэ юу гэхээр хүмүүсийн талд үйлчлээд хүмүүсийн танд менежмент хийгээд тэнд нь мөнгө олж өгöd. Энэ бүхнийг бид нар нэг байр савтай байгаад энэ хоёр холбоо чи энэчнээ байх юм бол бид нар энийг энэчнээ төвлөрүүлээд гаднаас орж ирж байгаа энэ чинь том мөнгөний урсгал шүү дээ. Энэ бас нэг талаараа Монголын эдийн засгийг солонгоруулах боломжтой нэг урсгал гэж бас харж байна шүү дээ тийм. Одоо Хятадын Хуучаа гэж хотдог шүү дээ. 200 мянган хүнтэй тэнд 2000 хүний суудалтай нэг цирк байна. 3000 хүний суудалтай нэг цирк байна. Бүхэл бүтэн одоо юу циркийн акробат жаргалсан зочид буудал байна. Дисней байна. Тэгээд бүтэн сургууль байна. 8 комплексээс барьсан цоошин сургууль. Энэ төгсгөх нь анхаарч яаж хөрөнгө оруулж цирктэй дэмждгийг хэлдэг шүү дээ. Энэ шиг манай энэ хэдэд жижигхэн дэмжлэг өгөх л эдгэрсийг хэл асуул. Энэ бас нэг талаараа Монголын эдийн засгийг солонгоруулах боломжтой нэг урсгал гэж бас харж байна шүү дээ тийм. За баярлалаа. Тэгээд бидний ярилцах цаг дуусч байна. Бас бид асуудал бол байгаа. Тэгээд шийдэх гарцыг та хүмүүс дотроо байгаа дотор нь одоо ажиллаж амьдарч байгаа хүмүүсд харж байгаа юм байна. Баяртай байна.
тэгээд урилга хүлээж авч өөрсдөө тулгамж байгаа асуудлыг Монголын бас ингээд үзэгчдэд санал бодлоо хаалцсан баярлалаа. Тэгэхээр 85 жилийн түүхтэй энэ том байгууллага Монголын циркийн урлаг бас сайхан болно гэдэгт бас итгэл дүүрэн байна. Уран бүтээлчтэйгээ санал нэг байна. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Циркийн хөгжил гэдэг бол хүн төрөлхтний бодол сэтгэлгээний хувьд ямар өргөн юм бэ гэдгийг харуулж чаддаг урлагийн нэгэн төрөл зүйл юм аа. Өнөөдрийн соёл эрдэнэ хөтөлбөрөөрөө бид Монголын циркийн урлаг дэлхийд хэрхэн үнэлэгдэж байгаа, мөн Монголын циркийн урлаг дахин цаашаа хөгжихийн тулд ямар зүйл хэрэгцээтэй шаардлагатай байгаа тухай онцлон та бүхэндээ хүргэхийг зорилоо. Монголын циркийн урлагт 85 жилийн түүхийг хамтдаа бичилсэн үе үеийн циркийн уран бүтээл зүтгэж байгаа. Зүтгэж ирсэн хамдуудаа болоод олон хэдийн газар Монголын нэр хүндээ гаргаж байгаа циркчтэй 85 жилийн баярын мэнд хүргэж хаз жаргал уран бүтээлийн амжилтыг хүсье өргөё. Соёл эрдэнэ хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай үзэгчтэй. Асрам босолсоор хөгжөн баяслын циркилээ хүндиш танг мөнгөн цагрихтай хүсэг хэрэгтэй циркилээ Сэтсэн хошин аяалагч нь хайр талсан шидэд урдс дэлгэвчний нүд баясгсан уран уграгч огтон гайхал төрүүлсэн уйдах завгийн үзэсгэлэн циркилээ шанглиордож дэсэн дээр үсэрсэн залуурдж сайлдоо эргэсэн шидих банц толгоор тэнцвэрдээ алга ташил давхаж хослуулсан циркилээ сэтсэн хошин аяалагч нь хайр талсан шидэд урдс дэлгэвчний нүд баясгсан уран уграгч огтон гайхал төрүүлсэн уйдах завгийн үзэсгэлэн